Харилцаа холбооны тэргүүлэгч оператор Mobicom корпорац хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн амьдрах, сурч боловсрох орчныг сайжруулах чиглэлээр нийгмийн хариуцлагын олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Хүүхдийн эрүүл мэндийн үйлчлэгээний орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Говьсөнбөр аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн засгийн иж бүрэн дотоод заслыг хийж гүйцэтгэлээ. За Mobicom корпорацаас нийгмийн хариуцлагын хүрээнд бас Говьсөнбөр аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн засгийн дотор заслыг бас бүрэн хийж гүйцэтгсэндээ маш баяртай байна. Энэ байшин маань 1950-ад оны үед баригдсан. Хүүхэд одоо эрүүл мэндийн үйлчилгээ авахд маш их хүндрэлтэй болчихсон байсан. Тэгээд энэхүү одоо засрыг хийж гүйцэтгэж хүүхдэд ээлтэй эрүүл мэндийн орчныг одоо бүрдүүлж өгч байгаа Mobicom корпорацийн нийт хамт олон маш их баяртай байгаа. Mobicom корпорац маань нийгмийн хариуцлагын хүрээнд аймагуудад үйл ажиллагаа явуулж хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх тал дээр олон ажил зохион байгуулдаг юм байна. Тэгээ өнгөрсөн намайг манай аймагт ирээд боловсролын байгууллага болон эрүүл мэндийн байгууллага чиглэлээр хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх судалгаа хийж явсан. Энэ дээр бол манай аймгийн хүүхдийн эмнэлгийн хүүхдийн засаг бол одоо нэлээд муудсан байсан учраас биднүүд энэ тасгаа засуулъя гэсэн ийм санал тавьсан байгаа. Тэгээ бид бүхний одоо тавьсан саналыг хүлээж авч 70 гаруй сая төгрөгөөр бол хүүхдийн засгийн маань ийм гоё болгож явсан явдал одоо нийт аймгийнхаа иргэд одоо хүүхдүүдийнхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье, талархаж байгаагаа илэрхийлье гэж. Тус аймгийн эмнэлгийн хүүхдийн засгийн барилга нь 1956 онд баригдсан бөгөөд үүнээс хойш дөрвтэй их засвар хийгдэг улмаас хүүхэд хэвтэн нэмжлүүлэхэд хүндрэлтэй байжээ. Манай Говьсөнбөр аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт Mobicom корпорацийн санаачлагаараа нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ажлынхаа хүрээнд манай хүүхдийн тасагт засварын ажлыг хийж гүйцэтгээд өнөөдөр одоо бидэнд хүлээлгэж өглөө. За энэ манай хүүхдийн тасаг маань өмнө нь бол Чойрын одоо төмөр замын нэгдсэн эмнэлэг гэж байсан ийм барилга байгаа. За энэ барилга маань ерөнхийдөө бол ашиглалтанд орсноос хойш одоо 50 гаруй жил ашиглагдсан ийм барилга байгаа. За энэ барилгад бол одоо манай хүүхдийн тасаг 2012-оос 13 онд бол шилжин орж ирсэн байгаа. За энэ нээс хойш бол одоо ерөнхийдөө урсгал засварын ажил хийгдээгүй юм байсан учраас манай энэ эмнэлгийн одоо барилгын энэ тодорх байдал бол нэлээд их муудсан. Одоо хэвтэн эмчлүүлэгчдийн бас одоо ая тухтай байдал алдагдахүйц ийм одоо нөхцөл төрсэн ийм байдалтай байсан юм аа. Тэгээд энэ байдлыг маань одоо соргоор олж харж тий хүүхдүүд одоо ялангуяа хүүхдүүдийн маань одоо эрүүл мэнд эмчилгээнд бол ээлтэй орчин болох ийм одоо сайхан нөхцөлийг бүрдүүлж энэ засварыг хийж өгсөн Mobicom корпорацийн бас талархаж байна. Тэгээд одоо хэвтэн эмчлүүлэгчдийнхаа өмнөөс за мөн одоо аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн нийт эмч ажилчдынхаа өмнөөс ч гэсэн бас талархснаа илэрхийлж байна. Тэгээд ер нь бол одоо ийм халуун дулаан цэвэрхэн ийм сайхан орчин байна гэдэг бол эмчлүүлэгчтэй болон бас одоо энд ажил хийж байгаа манай эмч совилогчдод бас одоо сайхан таатай орчин бүрдсэн ийм сайхан ажил боллоо.